За сайн бацгаана уу. За өнөөдрийн лекцийн үргэлжлэл болох амьд биеийн бүтэц зохион байгуулалтын төвшний талаар ярья. За нэгдүгээр лекцийн үргэлжлэл гэж ойлгож байна. За тэгэхээр амьд бие гэж юу вэ? Амьдралын үндсэн мөн чанар нь юу вэ? Тийм ээ. Амьдрал яг юунаас тогтдог вэ гэдгийг эхний лекцэн дээр бид нар ярьсан. За тэгвэл амьд биес дэлхий дээр байгаа амьд бие маань ер нь ямар бүтэц зохион байгуулалттай байдаг вэ гэдэг талаар энэ хичээл дээр үзэх нэ. Энэ хичээлийн маань гол агуулга амьд биесүүдийн бүлгүүд за амьд бие бүтэц зохион байгуулалтын төвшингээр хэрхэн өгж ангилдаг вэ гэдэг талаар өнөөдрийн хичээл дээр үзэх нэ. За ингээд амьд биеийн үндсэн бүлгүүд. За та нарын бодлоор амьд биесүүд ер нь ямар бүлэгтэй хэдэн бүлэгт хуваагддаг юм болоо? Амьдрал дээр байгаа амьд биесүүдийг ер нь ямар бүлэгт хуваагддаг вэ? За багш нь тодорхой хугацаанд жоохон хүлээж байгаа та хэдийгээр бодож байгаа болов уу гэдэг утгаар хүлээж байгаа шүү. За мэдээж яриг бид нар 10 жил гахтаа үзсэн амьд биеийг үндсэнд нь 3 ангилдаг гэж үзсэн баг. Тэр нь юу вэ гэхээр игэл биетэн, амьтан, ургамал гэж үзсэн байгаа хаа гэж бодож байна. ертөнцийн амьтай болгоныг ургамал амьтан гэсэн 2 бүлэгт хувааж үзэх оролдлого нэг хэсэг ихээхэн дэлгэрч байсан. Амьтан ургамлын аль альныхаа шинжийг хадгалсан бас биес байдаг. За амьд биесийг ургамал амьтан протист гэсэн 3 үндсэн бүлэгт хувааж үзэж болох боловч ертөнцийн дээр амьдралын хэв маягийг бүрэн илэрхийлж чадахгүй байсаар байгаа юм аа. За тэгэхээр дэлхий дээр бол биологийн шинжилгээ ухаан үүсэж үүснээс хойш амьд биесүүдийг бол одоо ангилгахж үзсээр л байгаа. Хэдий ч нэ олон амьд биес олдно. Тийм ээ. Тэдгээрийг бол ангилж аль ангилалд орох вэ гэдгийг судалсаар ирсэн билээ. За тэгээд ерөнхийдөө бол бидний мэддгээр бол амьтан ургамал одоо протист буюу нэг гэсд игэл биет амьтад гэж ангилж ирсэн байна гэж. За эдгээр нь бол амьдралын хэв маягийг бол бүрэн илэрхийлж чадахгүй байгаа. За бидний бодлоор бол амьд биеийг бүрдүүлж байгаа эсийнх нь байдлыг харгалзан үзээд вирус, прокарит, эукарит гэж ангилж амьдралын хэв маягийг илэрхийлэх болсон байна. За энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр за өчтөр би ярьжсэн амьдрал бол анх үүсэхдээ тийм ээ амь гэдэг зүйл анх үүсэхдээ бол одоо амьгүй хүчин зүйлсүүдээс үүсэж исэн юм аа. Түүнд бол нар нөлөөлж байсан, түүнд хүчил төрөгч агаар нөлөөлж байсан, тийм ээ ус нөлөөлж байсан гэх мэтчлэнгээр. За тэгээ хамгийн анхны амьд биес бол вирус юм аа гэж хэлж байна. За тэгээ вирусээс мэдээж прокарит үүсдэг. Прокаритуудаас маань эукарит үүснэ. Прокарит гэдэг нь юу вэ? Нөөц. Прокарит гэдэг бол нэг игэл бөөмд эс гэж яриад байгаа тийм ээ. Игэл бөөмд эс. Эукарит гэдэг нь жинхэнэ бөөмд эс гэх байдлаар ангилж ирсэн байна. За 1866 онд протист гэсэн шинэ бүлгийг ангилалд нэмж оруулсан байдаг. Протистийн бүлэгт бол бактери, замаг, мөг, бүдүүлэг биетүүдийг хамруулах боловч протистуудын гол ялгаа гэвэл эсийн бүтцэн маш энгийн тун бага ялгаран хоорондын ялгаа нь тун бага ялгаран хөгжсөн ийм эсүүд байдаг. За ийм учраас үүнийг бол протист буюу анхдагч эс гэж нэрлэдэг байгаа. Про гэдэг бол анхдагч гэсэн утгатай тийм ээ. За протист бүлэгт бол игэл бөөмд буюу прокаритыг
За тэгээд оруулах бөгөөд түүнийг бол манер гэж нэрлэсэн байна гэж. Procreate гэдэг нь юу вэ? Про гэдэг нь анхдагч, кариот гэдэг нь бөмбөг. Игэл бөмбөд анхдагч бөмбөг. Амьд биесүүдэд ерөнхийдөө протест бүлэгтээс оруулсан гэдэг байна. За нэг ба олон эст бие махбодыг дотор нь procreate ба eukaryote гэж ангилнаа. Ерөнхий хоёр том бүлэг болгоо гэж байгаа. За procreate гэдэг нь бол анхдагч бөөм гэж хэллээд байгаа. Учир нь юу вэ гэхээр бөөмийн бүрхүүл тийм ээ, бөөмийн шингэн гэсэн ийм зүйлүүд байдаггүй. За ерөнхийдөө удамшлын мэдээллийг хадгалсан тийм бөөм, игэл бөөм байдаг байх нэ. Их энгийн бүтэцтэй бөөм байдаг. Тийм учраас procreate гэж нэрлэсэн байна. За энгийн бөөмтэй амьд бие гэвэл хөх ногоон замбууд ордог байх нэ. За дараагийнх нь болохоор eukaryote. За тэгэхээр дээр дурдсан хөх ногоон замгаас бусад бүх замгууд за бүх ногоон ургамлууд мөг слизивик амьтад бол хамаарч байна. За тэгэхээр дээр дурдсан амьд биесээс бусд нь бол eukaryote орж байна. За eukaryote гэдэг маань бол юу вэ? Жинхэнэ бөмбөг нэг ба олон эстэйгдэд байх нэ. Тэгэхээр жинхэнэ бөмбөг гэдэг нь түрүү миний хэлсэн бөмбөг бол бөөмийн шингэн бөмбөгөөс тогтно. Энэ гурван үг бол өөртөө агуулсан бүрэн бүтцэн бий болсон ийм эстэй. Ийм бөмбөгтэй эсийг бол eukaryote гэдэг чинь. За ийм байдаг байх нэ. За тэгвэл амьд биеийн үндсэн бүлгийг юу гэж ангилдаг юм бэ? Ер нь юу гэж ангилж болох юм бэ гэж. Амьд биеийн үндсэн бүлгийг ер нь юу гэж ангилвал зохистой зөв юм бэ? Саяны дээр дурдснаар бол бид нар юу гэж ангилж болох вэ? Амьд биеийг протист, eukaryote, procreate гэж ангилж болох нэ гэж үзэж байна. За өөрөөр бол юу гэхээр вирус нөгөө эст бүтэцгүй гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Амьд бие бол вирус юм аа. Гэхдээ энд амьд биеийн үндсэн шинжүүдэд хадгалж агуулж яддаг учраас энэ вирусыг амьд бие гэж үздэг. За амьд биеэс маань протист буюу нөгөө игэл биетгүүд маань бий болдог. Үүнд бол нөгөө procreate ургамлууд маань бас орж байгаа. Бактери, хөх ногоон замд, бусад замгууд, за игэл биетүүд нэг эст мөөгүүд орж байна. За дараа нь бол ургамал орно. За ургамлын шинжийг чадгалсан, амьтны шинжийг чадгалсан амьд бие бол мөөг гэж байдаг. За мөөг бол ерөнхийдөө хаа сайгүй тархсан амьдралын орчин нь хаа сайгүй амьд биетэд ч хүртэл тархацдаг. Ийм учраас мөөгийг тусгаарлан авч үзсэн байна. Амьд биеийн бүлэгт тусгаарлан авч үздэг. За хамгийн сүүлийн үеийн хөгжилтэй амьд бие бол амьтан юм аа. Ингээд ерөнхийдөө амьд биесийг үндсэн 5 бүлэгт хуваасан гэдэг байна. За вирус, procreate, eukaryote. Эсийн байдлаас нь шалтгаалаад үндсэнд нь бас 3 ангилж болж байна. За вирус гэдэг бол эст бүтэцгүй нарийн тийм юугүй бүтэцгүй игэл бүтэцтэй амьд биеийн үндсэн шинжийг агуулсан амьд биес гэж үзээд вирусыг тусгаарлан авч үзсэн. За нөгөө талдаа нэг ба олон эст амьд биедэд procreate, eukaryote эстэй амьд биес гэж байдаг. За procreate нь бол анхдагч бөмбөгтэй буюу игэл бөмбөгтэй амьд биесүүд орох бөгөөд энд бол бактери, хөх ногоон замг ордог байна. За бусд нь бол eukaryote амьд биес байдаг байна. За эдгээр дотроос вирус хэмээх зүйл нь эсийн бүтэцгүй. Амьтан аймгийн завсрын тун өвөрмөц бий бөгөөд зөвхөн орогнож паразитлсан эсийнхээ дотор үржих, өсөх нөхцөлийг бүрдүүлж байдаг. Procreate-уудын эсийн бөөм нь хэлбэржээгүй байдаг бөгөөд эсүүдийн генетикийн материал нь ДНХ-ийн шууд стабилизмдаа хөгжиж явах
бөгөөд бөөмийн мембран байдаггүй байна. Тийм учраас прокариотуудыг игэл бөөм тис гэж бас нэрлэдэг. За эндээс нь үзээд ерөнхийдөө амьд биеийг англиар нь одоо энэ бидний ярьдгаар бол биологчид бидний ярьдгаар бол амьдралын модоор нь үзэхэд бол үндсэнд нь ингэж хоёр хувааж байгаа. Прокариот, эукариот. За прокариот дээр болохоор нөгөө бактери бүх ногоон замгууд агуулж байна. За тэгээд түүнээс дээш тийм ээ. Одоо амтан, ургамал, мөг мөн бол эукариот юм байна. За мөн протист буюу игэл биетэнтэй байна. Үүнд маань бол нөгөө амеб, инфузер шахаа тийм ээ. Эвэглэн зэрэг маань бол нэг стамид биетэд ордог байна. За дараагийнх нь амьд биеийн бүтэц зохион байгуулалт. За тэгвэл амьд биеийг одоо ер нь одоо ямар бүтэц зохион байгуулалттай байдаг вэ гэдэг талаас нь үзье. За тэгэхээр амьд бие бол бүрдүүлдэг хамгийн жижиг нэгж бол эсима гэдэг нэг юм ярьжсэн шүү дээ. Тэгэхээр энэ хамгийн жижиг нэгж дотор бас ертөнцөр молекулууд түүнийг бүрдүүлж буй одоо уураг нүүрсээс өөх тосууд байдаг. Тэгэхээр энийг юу гэдэг вэ гэхээр молекулын төвшин гэж байна. Тэгэхээр молекулын төвшин эсийн төвшин, эдийн төвшин, за эртний төвшин, за эртнүүд нь нийлээд бие махбодын төвшин, бие махбодууд нь нийлээд популяцийн төвшин, популяцууд нь нийлээд биогеоценоз буюу экосистемийн төвшин, бүлгэмдлийг бий болгоод бүлгэмдэл нь экосистемийн төвшин бий болгоод биосферийн төвшин бий болгох. Жишээгээр ерөнхийдөө бол 8-аас 10 төвшнөр бол амьд биеийн бүтэц зохион байгуулалтын төвшин ялгагдчих байдаг байна. За ингээ хамгийн энгийн хамгийн дотор талаас нь анхны бүтэц нь үзье. За тэр нь бол юу байх вэ? Молекулын төвшин маань байх нь. Амьд биеийн бүтэц зохион байгуулалтын хамгийн анхны доод төвшин бол нуклеин хүчил уураг өөх тос нүүрс усыг агуулсан төвшин юм. Энэхүү төвшинд тодорхой үйл ажиллагаанууд явагдах бөгөөд тэдгээр нь бол удмын мэдээллийг хадгалах, дамжуулах, уулбарлах, амьсгалах, бодис энергийн солилцоо явуулах, хувьслыг бий болгох, амьдралын амин чухал үйл ажиллагаануудыг явуулдаг төвшин юм аа гэж үздэг. Тэгэхээр тухайн молекулын бие махбодын бүтэц молекул байхгүй бол тэр молекулын бүрдүүлбэр болох нуклеин хүчил уураг нүүрсээс өөх тос маань байхгүй бол бие махбод бүтэхгүй гэсэн үг. Тэгэхээр молекул гэдэг үл ерөөсөө атом гэж нэрлэгдэж болно. Өөрөөр хэлбэл за тэгээ энэ маань бол олон нэгжээс тогтох химийн бүрэлдэхүүн юм аа гэж үзэж байна. Химийн үүний тусламжтайгаар бид нар бол амьд бие оршин тогтнох нөхцөл бүрдэж байдаг байна. За дараагийнх нь төвшин бол эсийн төвшин. Молекул дотор байгаа саяны химийн бүтцүүд маань тодорхой үйл ажиллагаа явуулж эсийг бий болгож байдаг. За энэ эсэд маань бол амьд биеийн зохион байгуулалтын энэ төвшин биеэ дасан организмууд болон бактери, игэл биетүүд олон эс бие махбодуудыг үүсгэдгээрээ онцлог байдаг. Нэг эс нэг бие махбодыг бий болгох боломжтой байдаг. Нэг эс бие махбодыг бий болгох боломжтой. Эсүүд нь нийтлээд олон эс амьд биетийг бас бий болгох боломжтой. Үүгээрээ онцлог байдаг байна. За эсийн төвшний гол онцлог нь бол энэ төвшнөөс амьдрал эхэлдэгтэй холбоотой.
амьд бие эхэлдэгтэй холбоотой. Учир нь молекулын түвшний бүх үйл явц эсийн дотор явагддаг. Эс нь амьдрах, өсөх, үржих, удамших, хувьсах чадвартай тул амьд бие материйн зохион байгуулалттай үндсэн хэлбэрийг бий болгодог бүх амьд биетүүдийг үүсгэгч анхан шатны нэгж болдог. Бүх амьд биесүүдийг үүсгэж идэг анхан шатны нэгж нь бол эс юм. Тэр бүх амьд бие гэдэг нь юу юм гэхээр нөгөө эгэл биетэй амьтад прокарит, эукарит буюу олон эстэнттэй бий болгохоор онцлог байдаг байна. За мөн амьтан ургамлын эсийн бүтэц үйл ажиллагаанд зарчмын хувьд ялгаа байдаггүй бөгөөд харин тэдгээрийн мембран болон зарим ертөнцийн бүтэц байгууламжид ялгаа гарч ирдэг. Эс тодорхой үүрэг бүхий ертөнцрүүдийг агуулдагтай холбоотойгоор амьдралын үйл ажиллагаанд орон зай цаг хугацааны үед цэгцлэн журмлагдаж хэл хязгаар тогтоож үйл ажиллагаагаа явуулж байдаг. Ийм учраас бол амьтан ургамлын эсийн бүтэц үйл ажиллагаа тодорхой байгууламжаар тодорхой цаг хугацаанд тодорхой хэл хязгаарын дотор явагддаг байна. За эсүүд нь нийлээд мэдээж эдийг үүсгэнэ. За эд гэж юу хэлдэг вэ? Энэ хөгжил үгэндээ эд бүр нь хоорондоо нийлж төрөлжсөн үүрэг гүйцэтгэдэг бүлэг эсүүдээс тогтдог. Тэгэхээр тодорхой бүтэц хэмжээ байрлалтай ижил төстэй үүрэг гүйцэтгэдэг эсүүд нийлж эдийг үүсгэнэ. Тэгэхээр эсүүд маань нийлээд ижил үүрэгтэй ижил бүтэцтэй эсүүд нийлээд эдийг үүсгэж. За үүний тусламжтайгаар олон эсийн махбодууд нэгэн биеийн хөгжлийн явцад эсүүд нь ялгарах хөгжлийн үр дүнд үүсдэг. Эсүүдийн эдэд холбогдох механизм бүрэн тайлбарладаг боловч амьтдад учуур холбогч булчингийн мэдрэлийн эсүүд байна. Харин ургамалд бол меристемийн үндсэн дамжуулагч гэх мэт эсүүд байж байдаг. Тэгэхээр меристемийн гэдэг нь ургамлын нөгөө бүрдүүлэгч эсийг бий болгодог. Бусад бүх эдүүдийг үүсгдэг эсийг гаргадаг нь бол меристем эд гэдэг. За хамгаалах эд, үндсэн эд, дамжуулах эд. Тэгэхээр жишээлбэл юу гэхээр ус эрдэс байдсыг хөрснөөс дээш нь тийм ээ цэцэг навч руу дамжуулж байгаа. Энэ үргийг гүйцэтгэдэг бүлэг эсүүдийг бол дамжуулагч эд гэмэж байдаг. За хучуур буюу хамгаалах эд хоёр бол ижлэгтэй арьс үүсгэгч юм аа. Гадны биетээс хамгаалах, гадаа дотоод үйл ажиллагааг зохицуулах чадвар бүхий эсүүд нийлээд хучуур эд буюу хамгаалах эдэд орно гэх мэтчлэнгээр эдийн түвшинд үйл ажиллагаа явуулж байна. За эдүүд нь нийлээд мэдээж эргэтэн буюу эргэтний тогтолцоог бий болгоно. Эгэл биетүүдэд хоол боловсруулах, амьсгалах, ялгаруулах үйл ажиллагаа хөдөлгөөн үржил зэрэг янз бүрийн ертөнцрүүдийн тусламжтайгаар явуулж байгаа. Эгэл биетэн гэдэг дотор маань нэг эсэн дотор байгаа нөгөө органил гэдэг тийм органоидууд гэж яриад байдаг. Ертөнцрүүд үүрэг гүйцэтгэж байдаг. Дээд хөгжилтэй боловсронгуй амьтдад бол эрхтний систем үүсэж бий болоод түүнийхээ тусламжтайгаар бол тодорхой үйл хөдлөл үйл ажиллагаа явуулдаг. Сэр нуруутай амьтад мэдрэлийн чухал төвүүдтэй мэдрэхүй эрхтнүүд толгой төвлөрч төв мэдрэлийн системээр удирдагдан үйл ажиллагаагаа явуулж байдаг. Тэгэхээр эрхтний систем, эрхтний төвшөнд бол одоо үйл ажиллагаа явуулж амьтан ургамлыг бүтэц зохион байгуулалтын төвшөнд оруулж идэг байна. За нийлмэл бүтэцтэй амьтан ургамлын эрхтнүүд эрхтний системийг бий болгож идэг.
эртний систем нь бол томоохон үүрэг гүйцэтгэдэг, хамтран ажилладаг цогц юм аа гэж үзэж байгаа. Тэгэхээр эрхтнүүд нь нийлээд эрхтний системийг бий болгоод түүнийхээ үр дүнгээр тэр хоол боловсруулах ч юм уу, амьсгалах ч юм уу, ялгаруулах үйл ажиллагааг явуулж байдаг. Энийг бол та 10 жил байхдаа нэлээд сайн мэдж авсан баг. Жишээлбэл хоол боловсруулах эрхтний тогтолцоог илэрхийлэх. Ам амны хөндий гэлээ шүү дээ. Улаан халуун, хотод, бүдүүн нарийн гидс, аанус гэх мэтчлэн. Ийм бүгд маань хоол боловсруулах тогтолцоо бий болгож байдаг эрхтний тогтолцоо юм байна. Гэх байдлаар ийм нийлмэл бүтэц бүхий үүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг байна. Тийм учраас эрхтний төвшөнд аливаа амьд биесийн бүтэц зохион байгуулалт илэрч идэг. За мэдээж хэрэг эрхтнүүд нь нийлээд нэгэн бие махбодыг бий болгоно. Эсвэл эрхтэнцрүүд нь нийлээд нэг бие махбодыг бий болгоно. Эрхтэнцрүүд гэдэг нь болохоор нэг системтэн дээр байдаг. Эрхтэн гэдэг нь болохоор олон системд бий дээр байна. Тэгээ ургамал амьтны олон эст болон нэг эст бие махбод нь энэ төвшнийг үүсгэнэ. Генетикийн мэдээлэл хэрэгжсэний үр дүнд зөвхөн тухайн зүйлийн бие махбодод байх бүтэц үйл ажиллагааны онцлог шинж чанарууд хэлбэржин тогтдог энэ төвшний онцлог юм аа. Тэгэхээр бие махбод гэхээр нэг бие махбод нэг организм гэж болгож байна. Нэг бодгаал гэж бас ирдэг тийм үү? Бодгаал амьд биетийг организм гэж ирдэг. Тэгэхээр энэ нэг амьд бие генетикийн мэдээлэл хэрэгжүүлсэний үр дүнд тодорхой үйл ажиллагаа явуулна. Ийм онцлогтой байдаг байна. За нэг бие махбодууд гадаад орчинтойгоо бусад амьд биестэйгээ харилцаад ирэхээр түүнийг өгдөг гэхээр популяц гэж байна. Тэр нэг зүйлийн олон бие махбодын нийлбэрийг ерөнхийдөө популяц гэж байна. Та хэд бол ийм тодорхойлт мэдэх бах гэж бодож байна шүү. Популяц гэдэг тодорхой газар нутгийн хүрээнд амьдарч нэг зүйлийн бүрдлийг хэлнэ гэж. Нэг зүйлийн бодгаалуудаас тогтсон бүрдлийг хэлдэг. Тэгэхээр тодорхой нэг газар нутгт дээр амьдарч байгаа нэг зүйлийн амьд биесүүдийн хэлбэрийг л ерөнхийдөө популяц гэнэ. Тэгэхээр амьтан ургамал ганц нэгээрээ тусгаар л үдмэл уршдаггүй. Популяцад нэгдэн нэг зүйлээ нэгээс эхлээд олон мянган популяц хуваагдаж амьдарч байдаг байна. Хамтын амьдралаар амьдарч байдаг. Аливаа амьд биес. За популяц нь эволюцийн анхан шатны нэг юм. Популяц гэдэг нь яагаад эволюцийн анхан шатны нэгж болоод байгаа вэ гэхээр эволюц гэдэг бол түүхэн хувьсах хөгжил. Түүхэн он цаг хугацаанд хэрхэн хувьсан өөрчлөгдөж ирэх вэ гэдэг энэ хөгжлийг хэлдэг. Тэгэхээр популяц бол одоо энэ хувьсан өөрчлөгдөх анхны нөхцөлийг бүрдүүлэгч нэгж нь бол популяц юм. Тэгэхээр нэг зүйлийн организмууд бусад биетэйгээ харилцах, гадаад орчинтойгоо харилцах энэ явцад шин шинж тэмдэг, шин чадвар олж авдаг. Энэний үр дүнд хувьсаж өөрчлөгддөг. Ингэснээрээ нөгөө эволюцийн хөдөлж өөрчлөгдөж эхэлдэг. Популяцад эволюцийн энгийн анхан шатны өөрчлөлтүүд явагддаг учраас дасан зохицох хэлбэрүүд боловсрогддог гэж. Тэгээ энгийн анхан шатны өөрчлөлтүүд популяцад явагддаг. Хамгийн анхных нь явагддаг. Ийм учраас популяцийн төвшин чухал гэдэг байна. За тэгээ биоцинозыг үүсгэнэ. Тийм ээ.
Биоценоз гэдэг маань юу вэ гэхээр бие биесээ харилцаа хамааралтай бие махбодын бүлэглэлийг биоценоз гэдэг. Амьд биесийн нийлбэрийг ерөнхийдөө хэлдэг тийм. Олон янзын зүйлүүдийг нийлүүлээд нэг биоценоз гэж хэлдэг. Тэгвэл тэрхүү биоценоз хүрээлэн буй орчныг биологийн бус хүчин зүйлтэй нэгдээд ирэхээр биогеоценоз болж байна. Хүрээлэн буй орчныг биологийн бус хүчин зүйлтэй нэгдээд ирэхээр биогеоценоз. Өөрөөр энийг одоо экосистем. За био гэдэг нь амьд бие, гео гэдэг нь амьгүй биес, ценоз гэдэг нь бүрдэл. Амьтан амьгүй биесийн бүрдлийг ерөнхийдөө биогеоценоз буюу экосистем гэнэ. Эко гэдэг нь юу вэ? Орчин. Орчныг юу бүрдүүлдэг? Амьтан амьгүй биес бүрдүүлдэг. Систем гэдэг нь юу? Тогтолцоо. Орчны тогтолцоо гэсэн. Тэр орчны тогтолцоог бол амьтан ба амьгүй биесийн нэгдлээс бий болдог ахныг. За экосистем гэдэг нь тодорхой газар нутаг дээр амьдардаг бүх амьд бие. За тэдгээртэй харилцан үйлчлэгддэг хөрс ус агаар. За гэрэл дулаан зэрэг хүрээлэн буй орчны амьд бус бүрэлдэхүүний нийлбэрийг ерөнхийдөө экосистем гэнэ. Тэгэхээр экосистемд бие махбодын нэг хэсэг нь органик бодисыг үйлдвэрлэж, бусд нь түүнийг хэрэглэж үлдсэн задлж байдаг. Тэгэхээр экосистемд бие махбодын бүрдүүлбэрүүд нь органик ба органик бус нэгдлүүд байх юм шиг. За тэгээ органик нэгдлийг бүрдүүлдэг юм нь юу юм гэхээр ургамал мөн. Тэ? За ургамлыг хэрэглэж байгаа амьтад өвсөн тэжилтэй. Өвсөн тэжилтнийг хэрэглэж байгаа махын эдэрчтэнгүүд тэ. За мөн үлдэгдлийн задлж байдаг сэг зэмээр хооллогч. Гэх байдлаар экосистем одоо бодис энергийн солилцоо эргэлдэж байдаг байна. За амьд экосистемд хөдөлгөөнтэй тэнцвэрт оршиж байдаг. Амьд экосистем байнгын хөдөлгөөнтэй, байнгын тэнцвэрт байдалд оршиж байдаг. Энэ төвшөнд бие махбодын үйл ажиллагаатай холбоотой бодис энергийн эргэлтэд хэрэгжиж байдаг. Ийхүү амьд биесүүд амьд бүхэн системд бүтцтэй амьдардаг аа. Тэгэхээр байнгын эргэлтэнд явж байдаг, эргэлтэхтэй бодис энергийн солилцоог байнга оголдог байна. За бодис энергийн солилцоо эргэлдэхгүй бол юу гэхлээр уурагт бий байхгүй, амьдрал байхгүй байна гэсэн тийм ээ. Тэгэхээр энэ бодис энергийн солилцоог явуулахын тулд экосистемийн төвшин чухал үүрэг гүйцэтгэдэг байна. За тэгээд экосистемүүд нийлээд биосферийг үүсгэж байдаг тийм ээ. За ямар биосферийг яаж бий болгодог вэ гэхээр тодорхой нэг хэсэг газар нутагт амьдарч байгаа хэсэг бүлэг амьд биесүүд хувьсан өөрчлөгдөж экосистемийн тогтолцоог өөрчилж эхэлдэг. Энэний үр дүнд усан орчин, ой орчин, талхээрийн орчингууд өөрчлөгдөж байдаг тийм ээ. За энэ бүгдийг нийлүүлээд ерөнхийдөө бол юу гэдэг вэ? Биосфер гэдэг. Аливаа амьд биесийн уул мөр гэж ярьдаг тийм. Дэлхий дээр байгаа амьдралын уул мөрийг бол биосфер гэнэ. За энэ хүртэл судалдаг шинжилгээ ухаан бол биологийн шинжилгээ ухаан. За ингээд гэрийн даалгавар үгүй багш нь. Прокарит ба эукариотуудын үндсэн ялгаа хүснэгтээр бичиж ирээрээ. За тэгэхээр багш нь классрум
дээр та нартайгаа холбогдсон цахим хичээл, цахим хаягаараа бол та бүхэндээ энэ бичсэн, уншсан лекц явуулж байгаа. За түүн дээр ашиглах номсыг бас гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр тэр номноос хараад одоо гэрийн даалгавраа хийх боломжтой. За Евгрейд, Прогрейдүүдийн үндсэн ялгаануудын талаар 10 жил бол бид нар бас үзчихсэн. Магадгүй зарим нэг оюутнууд бол хүснэгтээ харж уншиж бичиж байсан байх гэж бодож байна. За дэвтэртэй мөн адил тэр хүснэгтээ хийж ирэх нэ. За ямар ном ашиглах вэ гэхээр та нар эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлдээд юу хийсэн байх гэж бодож байна. Тэмүүлэнгийн биологи гэдэг номыг уншсан байх гэж бодож байна. Тэр номон дээр бол байдаг. Евгрейд, Прогрейдийн үндсэн ялгаа. За мөн 10 жилийн биологийн номнууд дээр байгаа. За мөн одоо багшийн гол лекцийн гол болгоор бариад байгаа ном бол Гүродмын биологи гэсэн ном байна. За тэр номон дээр бас байгаа. За тэгэхээр тэндээс бол хараад бичээд авч болно. За тэгээд иймэрхүү хүснэгт байгаа да. Прогрейд ба Евгрейдийн үндсэн ялгаа гэсэн хүснэгт байгаа. За эдгээрийг уншаад ялгаануудын сайн тэмдэглэж аваад ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.